Эрт цагт хүмүүс болон чөтгөрүүд зэрэгцэн амьдарч хоорондоо тулалдаж энэ дэлхийг булаацалддаг байж л дээ. Нэг өдөр мөрөөрөө алхаж явсан залуу эрдэмтний өмнө тэнгэрээс сүрлэг цагаан луу бэртэл авч унж ирээд амьд үлдэхийн тулд түүний биеинд шингэж буй дүр зураглалаар кино эхэлдэг. Залуу эрдэмтний нэрийг Шишуан гэдэг, тэрээр өөрт нь яг юу тохиолдсныг сайн ойлгоогүй ч удахгүй болох эзэн хааны ордонд орж ажиллах бүх нийтийг хамарсан шалгалтанд бэлтгэж байгаа ба ээжигээ нас барахаас нь өмнө заавал эзэн хааны ордонд орох шалгалтанд тэнцэнэ гэж ам гарсан байдаг. Харамсалтай Шишуан сүүлийн 10 жилийн турш тасралтгүй шалгалт өгч байгаа ба нэг ч удаа шалгалтандаа тэнцэж байгаагүй. Харин энэ удаагийнхаа шалгалтанд заавал тэнцэнэ гэд гэрт нь амьдардаг найзтайгаа салах ёс гүйцэтгэж найз нь Шишуанд замдаа хоол авч идэрээ гэд 3 зоос өгч аян замыг нь өрөөгөөд үдэж өгдөг. Шишуан алхасаар нийслэл готод дөнгөж ирээд хүмүүстэй зурж яваад нэгэн охинтой мөргөлдөж охины араас зэвсгийн эрдэмтэй бүсгүй нисэн гарч ирээд улаан бүчээрээ орон барьж авахыг нь хараад бүсгүйг барьж болиултал бүсгийн улаан бүчинд ороогдсон охин чөтгөр болж хуураад Шишуаныг сүүлээрээ шавхуурдаж унгаагаад бүсгийн улаан бүчнээс нь суллагдаж цааш зүгтэн гүйж байгаад Хятад улсын хамгийн агуу чөтгөрийн ангуучтай таарч алуулдаг. Агуу чөтгөрийн ангууч хороосон чөтгөрөө жижиг савнд сорон авч чөтгөрийг хөөж явсан бүсгүй агуу чөтгөрийн ангууч дээр ирээд талархснаа илэрхийлдэг. Энэ бүсгүй нэрийг Саншайн гэдэг. Эрэмт дараагаараа хамгийн доод зэрэглэлийн чөтгөрийн ангууч. Шүн Шишуан Саншайн хоёр санамсаргүй таарч Саншайн Шишуаныг өдөр таарсан мангар залуу байна гэж таниад шүн ганцаараа энэ замаар явах аюултай шүү гэж анхааруултал Шишуан бүсгүн хийснийг үл ойшоож би энд үлдэж хонохгүй. Дэм будал олж хонох гэж байна гэж хэлээд цааш алхаж бүсгүйч мөн ялгаагүй би ч гэсэн дэм будал хайж явна гэд зам нийлж нэгэн дэм будалд хамтдаа орж тусдаа өрөө захиалж авцгаадаг. Саншайны биедээ зүүж явдаг чөтгөр илрүүлдэг төхөөрөмж нь дэм будалд орж ирснийхэн дараа дохио өгч тэрээр чөтгөртөө таарлаа хэмээн баярлаж хонхоор орсон өрөөнд чөтгөрийг барих зан үйлээ үлдэн бэлтгэлээ базааж дэм будлыг ажиллуулж байсан 3 хүн гуруулаа чөтгөр болж хувраад чөтгөрийн ангууч бүсгүй рүү зэрэг дайрж алцгаая гэж яриад өрөөнийх нь өдрөө сэмээрхэн дөхөж яг энэ үед нь Шишуан хонхоор орсон өрөөндөө байнтай усанд орж байгаад гинэтхэн ус руугаа доош татагдаж цагаан лууд бие бүрэн эзэмдүүлдэг. Түүний биеийг эзэмдсэн цагаан луу буудал ажиллуулдаг 3 чөтгөрийг амархан зодож хөөж явуулсны дараа Шаншайн өрөөнөөсөө гарч ирээд Шишуаныг чи чөтгөр байсан юм уу? Яаж энэ хүртэл өөрийгөө нууж чадсан? Чи намайг хуурсныхаа төлөө өөхөх болно. Би одоо чамайг хороон гэд түүн рүү довтолтол Шишуаны биеийг эзэмдсэн цагаан луу бүсгүйтэй тулалдах үедээ түүнийг алхаас зайлсхийж зүгээр л зугаагаа гаргаж байтал гинэтхэн Шишуан бие эргэн авч цагаан луу алга болтол бүсгүй түүнийг цохиж ухаан алдуулаад чөтгөрийн хүчийг номгоддог улаан бүчээрээ биеийг нь хүлж авдаг. Шишуаныг сэрсний дараа Шаншайн чөтгөр илрүүлдэг төхөөрөмж маань гів гинэтхэн ажиллахаа болчихлоо. Энд яг юу болоод байна? Чи чинь саяхан маш их авраатай чөтгөр байсан биз дээ. Одоо яах лэр хүн болчихдаг билээ гэтэл Шишуан би угаасаа л хүн юм чин хүн л байж таараа штэ. Ингээд би яагаад энд хүлээтэй байгаа юм бэ гэж хариу асуудаг. Тэгснэ Шишуан бүр ихнээс нь болсон үйл явдуудаа эргэн санаж би усанд орж байгаад гинэтхэн энд сэрсэн юм байна гэж хэлсэн чинь Шаншайн Шишуаныг байнтай ус руу толгоогоор нь дарж тэр дорооллоо Шишуаны биеийг эзэмдэж солигдоод хөөй бүсгүй ингэж намайг хэн болохыг мэдвүү. Би бол домогт цагаан луу. Гинтийн дайралтанд өртөж шархтаад аргагүй ихэнд энэ дорд хүний биенд шингэчихсэн юм аа. Яг хөө түрүүний явдалд уучлаарай. Зүгээр л жаахан зугаагаа гармаар санагдаад чамайг болгож өгсөн төдий гэсэн чинь Шаншайн чиний хэн байх чинь надад ямар ч хамаагүй. Энэ хүний биенээс яг одоо гар гэж тушаадаг. Тэгтэл цагаан луу энэ хүний биеийг чөлөөлөх хүч надад одоогоор байхгүй. Харин луугийн цагаан сувдаар миний бүх энергийг соруулж аваад энэ хүний биенээс гаргах ганцхан л арга байгаа. Хэрвээ чи надад луугийн цагаан сувдыг олж өгөх юм бол би дуртай энэ залуугийн биеийг орхиж өөрийнхөө хүчрэхэг луугийн төрхөндөө хувирахад бэлэн байна гэсэн чинь Шаншайн. Би чиний яриад байгаа тэр луугийн цагаан сувдыг хаана байгааг нь бараг л мэдчих шиг боллоо. Тэр сувд чинь чөтгөрийн ангуучдын төв байранд байгаа штэ. Ядаж байхад нь дэлхийн хамгийн агуу чөтгөрийн ангуучд бүгд төв байранд байгаа. Их л хэцүү сонсогдож байна. Гэхдээ яах вэ? Би чамд цагаан сувдыг чинь олж өгье гэж тохиролцоод луу Шишуантай биеэ солилцож Шишуан шүн буудлаас нууцаар зүгтэн гарч хааны ордонд шалгалт өгөхөөр яваад замдаа 3 дээрэмчинтэй тааралддаг. Дээрэмч Шишуаныг нэгжиж биенээс нь 3 зоос олонгуудаа өө муу гуйлагчин гэж зодоод нэг мөсөн амийг нь хороочий гэсэн чинь Шишуан аргагүй байдалд орж голын ус руу үсэрж ороод луутаа солигдож луу 3 дээрэмчинг зөрүүлэн зодож яг энэ үйл явдалтай зэрэгцэж лууг агнахаар утаж байсан. Хамгийн агуу чөтгөрийн ангууч луугийн аавраг мэдрээд асар хурдан луу дээр хурч ирээд түүн рүү гинтийн довтлогоо хийж зүүн гарыг нь шархтуулаад хоёр талаасаа энергиэр тулалдаж Хятадын хамгийн агуу чөтгөрийн ангууч лууг ялж унгаагаад яг хорох гэж байхад нь Шаншайн хурч ирээд түүний довтлогоо зогсоодог. Шаншайн агуу чөтгөрийн ангуучид тэр бол ердөө л нэг шалгалт өгөхөөр ирсэн хөдөөний доожоогүй ир.
түүний биед нь луу шингэж орсон. Гэсэн хэдий ч лууг биенээс нь гаргах боломж байгаа. Хэрвээ та түүнийг хороох юм бол энгийн хүн хороосноос ямар ч өөрцгүй гэж хэлтэл агуу чөтгөрийн ангууч лууг л хороож байвал ганц хүний аим юу ч биш гэд Шишуаныг алахаар далаатал Шаншань утаад бөмбөг шидээд агуу чөтгөрийн ангуучийн гараас Шишуаныг аваад мултарч чаддаг. Шүн Шаншань Шишуаны шархыг цэвэрлэж боож өгөөд лууг биенээс яаж гаргахыг нь хэлээд маргааш нь хамтдаа чөтгөрийн ангуучдын төв байрандах луугийн сувдыг хадгалдаг өрөө рүү нэвтэрж орох түлхүүрийг хулгайлахаар хамтдаа чөтгөрийн ангуучдын зэвсгийн дэлгүүр рүү ороод эзнийх нь анхаарлыг Шаншань сарниулж Шишуан дэлгүүрийг нь хулгайлаад чөтгөрийн ангуучдын нэгдсэн төв байранд хамтдаа ирж нууц өрөөг хулгаалсан дэлгүүрээрээ онгойлгож ороод луугийн цагаан сувдыг олж хулгайлж аваад Сэмээрхэн чөтгөрийн ангуучдын төв байрыг орхин гарах гэж байгаад хамгийн агуу чөтгөрийн ангуучид харагддаг. Тэгсэн чинь агуу чөтгөрийн ангууч чөтгөрийн үнэн төрхийг илрүүлдэг толио Шишуаны өөдөөс шидэж толь Шишуаны биендэх луугийн тусгалыг эргэн тойрных нь бүх ангууч нарт харуулж төв байранд байсан ангуучид бүгдээр Шишуаныг хороохоор өсөглөн хараатан шиг бүслэн авцгаадаг. Тэгтэл Шаншань журмын нөхөддөө тэр бол зүгээр л энгийн хүн. Одоо одоохгүй түүний биенээс лууг гаргах болно гэж хэлдэгч хинч түүний үгийг сонсолгүй Шишуаныг хороохоор дайрцгааж Шаншань Шишуаныг хамгаалан тулалдагч олонний эсрэг ганцаараа юу ч бололгүй ялагдаж үнийг нь хараад зүгээр зогсож тэсэлгүй Шишуан нүүрлүүгээ ус цацаж цагаан луутай биеэс сольж цагаан луу өөрийг нь хороохоор дайрсан. Бүх чөтгөрийн ангуучдтай тулалдаад хэнийг нь амийг хороолгүйгээр бүгдийг нь зодож ухаан алдуулчаад Шаншанд амлсан амлалтаа биелүүлэхээр өөрийнхөө бүх энергийг луугийн цагаан сувданд шингээж Шишуан гартаа цагаан сувд барьсан байдалтай биендээ буцаж ирдэг. Тэгтэл генетик нь хамгийн агуу чөтгөрийн ангууч Шишуан руу довтолж түүнийг алах гэтэл чөтгөрийн ангуучдын дээд удирдагч болох нэгэн хөгшин гарч ирээд түүний довтлогоог зогсоож энгийн хүнийг алахаар завцсанд нь буруутгатал хамгийн агуу чөтгөрийн ангууч уурлаж уцаарлаад чөтгөр болж хувирдаг. Учир нь тэрээр агнаж хороосон бүх чөтгөрүүдийн аврааг өөрийнхөө биедээ шингэн авч хүчээ нэмж явсаар байгаад аль хэдийнэ чөтгөр болж хувирсан байх ба агуу мастертайгаа тулалдаж мастер нь тулаанд ялагдаж эхэлтэл Шишуаны гартаа барьсан луугийн сувданд шингэж орсон луу намайг яг одоо залгиж хоёр бие бүрэн нэгтгэхэд чөтгөр болж хувирсан агуу чөтгөрийн ангуучийг ялах ганцхан арга байгаа гэж хэлдэг. Харамсалтай нөхцөл байдал хэцүүдсэн учраас Шишуан элдв зүйлийн талаар хоромж бодолгүй. Луугийн сувдыг залгиж цагаан луутай нэгэн бүхэл болж шинээр төрөөд чөтгөр болж хувирсан агуу чөтгөрийн ангуучтай хоёр талаас өөрсдийнхөө бүх энергиэрээ тулалдаж луу болж хувирсан Шишуан чөтгөр болж хувирсан чөтгөрийн ангуучийг буулган авч бүх чөтгөрийн ангуучдад хүндлэгдэж хүчрэхэг луугийн ангууч хэмээн өргөмжлөгдөж буй дур зураг кино төгсдөг байгаа.